За бүгдээрэнд энэ өдрийн минь төргий. Хөгцтэй яриа подкастын хамгийн анхны дугаараараа та бүхэндээ уулзж байна. За тэгэхээр хөгц гэхээр юу санагдаж байна? Танд бол муухай, өнөртэй, магадгүй хүрмээргүй, амсмааргүй тийм санагдаж байгаа. Гэхдээ хөгцнөөс хамгийн анх хүн төрөлхтөнд антибиотикийг гаргаж авсан гэдэгтэй. Тэгэхээр энэ подкаст маань ерөөсөө л хөгц буюу алдаа тий, алдаанаас гарсан сургамж, тэрнээс авж байгаа амжилтын түүхийг хуваалцах юм подкаст байгаа. Тэгээ одоо бол хүмүүс маш их амжилтын тухай түүхийг ярихдаа тэрний ард дандаа алдааг үлдээгээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд хамгийн анхныхаа зочноор Батукага урьсан байна. Тэгээд яг Монголын хөгжлийг одоо экспорт гэж хараад сүүсүүн бүтээгдэхүүний салбарт 10 гаруй жилийн туршлагатай. Тэгээ мөс хаглагч гэж хэлж болох. Тэ экспортыг бол Япон, одоо Солонгос, Орос гэх мэтчлэн бас том гүрнүүдэд багагүй хэмжээний экспортыг бас амжилттай хийж байсан. Ийм хүний зочноор урьсан байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргье. За бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд зочныг үсэн судалт юм байна. За ингээд одоо хамгийн анхныхын дугаарын зочин болоод оролцож байгаа. Бас сэтгэл маш хөдлөлөө тэгээ бас сандралаа гэхгүй. Энэ оруулна гэдэг шийдвэрийг сонсоод бас жоохон нийлээ эргэлзлээ. Чи бас нийлээ бодохгүй болдгоо юм байна. За. Тэгэхээр яад заавал экспорт гэдэг асуултаар бас эхлэмээр санагдаж байна л да. Монгол улсын эдийн засаг экспорт ямар үүрэгтэй байх юм бэ? Яад экспортыг сонгож одоо бас магадгүй энэ бол айгүй хэцүү салбаруудын нэг юм шиг санагддаг. Тий. За эхлээд би ерөөхдөө өөрийгөө нэг хальт одоо өнөөдөр хүртэл хийж байгаа ажлаа бас нэг танилцуулъя гэж бодлоо байна. Одоо би яг сүүний үйлдвэр одоо сүүсүн бүтээгдэхүүний салбарт ойролцоогоор нэг 10-аад жил ажилласан байна. Тэгээд энэ хугацаанд бол одоо за Global Nomadic Products компаниг үүсгэн байгуулад тэгээд одоо таргет маань мэдвэл одоо сарлаг брендийн шар тусыг за тэгээд нохоо олон зориулсан маш хатуу төрлийн бясалгыг хийгээд шар тусууд бид нар ерөөхдөө бол дотоодынхон зах зээлд ихэнх гаргаад маш бага хэмжээний экспортыг хийдэг. Япон, Америк зэрэг улсууд руу бясалгын төрлийн бүтээгдэхүүн буюу нохоо олоо бол бид нар Япон, Орос, Солонгос, Америк зэрэг улсуудад экспорт гаргаж ирсэн ийм туршлагатай. Ер нь бол хамгийн анхны сүүсүн бүтээгдэхүүний экспортлагч гэдэг тийм. Ерөөхдөө нэр гоншинтай юм уу та. Тэгээ энэ ийм үйл ажиллагаа явуулд ийм компаниг үүсгэн байгуулагчтай захирлаар нь ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол ягаад экспорт вэ гэдэг асуулт маань мэдээж ер нь одоо манай Монголын эдийн засаг бол яг том зургаар харуул ингээд зөвхөн бол уурхаа гэл те. Тэгээд экспорт хийж байгаа салбар мал аж ахуйгаас гэвэл ноос нь олуурч гэдэг юм уу ингээд маш цөөхөн одоо хүлтэй одоо бизнесээр ярих юм бол цөөхөн хүлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол энэ судалж агаад экспорт тэгээд сүүсүн бүтээгдэхүүний экспорт гэдэг бол бас ер нь боломжтой юм байна. Гэхдээ хамгийн түрүүнд бид нэр юу харсан гэхлээр одоо жишээлбэл одоо энэ хоёулыг урд байгаа нь бяцлаг байна тийм. Энийг жишээлбэл одоо хоёулаа Монгол тэгээд шууд гаргая гэхэд бол бас нэлээд өндөр олон шалгуурд авдаг. Олон улсын экспортын одоо юу гэдгийг стандарт дүрм журмуудыг бид нар хангах хэрэгтэй болдог. Буцаагаад бид нэр түрүү ярьжсэн нохон хоолн зориулсан бяцлаг маань ерөөхдөө одоо хүний хүнсний бяцлаг гэж гэдэг юм бол бодох юм бол экспортод Монголоос гарах нэлээд өндөр магадaltaй юм байна гэдэг энэ бүтээгдэхүүнийг сонгоод тэгээд экспорт хийх гэж зориод за яг алдаанууд бол нэлээд гарсан. Моолдууд бол нэлээд бие надад бас тэр их хөгцнүүд бас байсан байна. Хөгцнүүд бие нэлээд гүнзгий хөгцнүүд. За тэгээд хоёулаа нэг чи бяцлаг тулахч уу? За тэгээд зөвгийн болтонд дүрлээ. Би бол энд амар дуртай. Cheers. За хөгцтэй бяцлаг. Миний хамгийн дуртай бяцлаг хөгцтэй бяцлаг. Маш гоё амттай. Хөгц жишээлбэл зөв ашиглах юм бол ийм амттай бас бяцлаг болж болдог байх нь шүү дээ. Вау, үнэхээр гоё даа. Санагдаж байна. Нэр сониос энэ бяцлагийг би өөрөө гаргаарай гэж байгаа. Бас тийм манай хань ус хэлж байгаа. Тийм. Тэр нэ хажууд нь сууж байгаа тийм. Бас нэвтрүүлэг гээд зориглоод хийж байгаа. Тэгэхээр экспорт ялангуяа одоо ингээд сүүсүүн бүтээгдэхүүн дээр тавигдах шаардлагууд гэдэг бол айгүй асар өндөр. Тийм. Тэгээ хоёрдугаарт Япон гэдэг улс бол өөрөө
одоо дэлхий дээр байх одоо өндөр шаардлага тавьдаг улсуудын нэг те тэр босгыг яаж давж исэн бэ? Тэр босгонд хүрэхийн тулд бас ямар алхмуудыг хийж байв? За Япон руу бид нэр экспорт нь гаргахад энэ бол нөгөө мэдээж үүсгэн байгуулагч компани бол бидний компани байсан те. Гэхдээ энэ дээр бол айгүй олон хүний тус дэм олон хүний зүтгэл те. Энэ бүгд одоо компани одоо хувьцаа эзэмшигч гэдэг юм уу, тооцын зүгээс ч гэдэг юм уу. Ер нь бол ингээд бүх төвшөнд ингээд айгүй хүн үзийн уялдаа холбоотой ажиллаж байж энэ ажил биелсэн. За жишээлбэл одоо хамгийн анхны Японтой холбоо тогтоох ажил дээр бол одоо жишээлбэл манай одоо Монгол Япон төвийнхэн маш сайн мэд Монгол Япон төвийн багш хишгээгч маань. Хишгээгч маань одоо энэ олон улсын үзэсгэлэнд явахдаа манай бүтээгдэхүүнээс жоохон дээж авч яваад хамгийн анхны одоо докюменты контактыг жишээлбэл хишгээгч маань тогтоож өгсөн баг жишээтэй тий. За тэгээд одоо яг компани зүгээс бол жишээлбэл маш олон хүний оролцоотой. Энэ бол нөгөө зөвхөн нэг хүний ажил тий. Тэр ч гэдэг юм уу эсвэл хин нэгний ажил биш. Энэ бол ерөөсөө нийт компани хувьцаа эзэмшигчээс ахуулаад хамгийн доод шатны ингээд бүх хүмүүсийн ингээд нийтийн хөдөлмөр те сэтгэл нийлжээж яг энэ бүтээгдэхүүн бүтээд тэгээд явт юм билээ л те. Нохооны бяцлаг гэхээр яг ямар бяцлагын тухай яриад байна? Айгуу сонирхолтой байж магадгүй л те. Одоо жишээлбэл энд байгаа бяцлаг бяцлаг гэж бодохоор хүн болгоно л за blue cheese ч юм уу те ийм бяцлаг төсөөлж байгаа. Тэгэхээр нохооны бяцлаг гэхээр айгуу сонирхолтой санагдаад. Хүмүүстээс асуултууд ээж магадгүй те. Тий. Нөгөө инээдтэй жишээ юм бол нохооны бяцлаг гэдгээс болоод нөгөө сошиал дээр нэг хэсэг нэлээд сайн нүдвэсчихдэг. Сүүлдээ нэг зураг мураг маань хүртэл яваалах шиг байсан. Нөгөө Японд манай бяцлаг заргаж ирсэн нэг монгол нөхөр тэр нэг дэлгүүр тавьж байгаа харчаад. За тэгээд үүшээ бидний иддэг одоо нөгөө бараг ихтэй олддгүй бяцлаг маань энд нохоонд зарж байна тий. Гээд нэг японочдын группээр тавьсан нөгөөх нь ингээд явсаар хагаад нэлээд сошиалаар сайн явах шиг болсон тэгээд. За тэгээд нохооны бяцлаг гэхлээр ер нь бол одоо ялангуяа энэ хөгжингөө орнууд Японд, Америк те одоо бидний байгаа Америк жишээлбэл нохоогүй айл эсвэл Японд муур нохоогүй айл гэж юусоо байдгүй те. Тэгээд нохоо юм боо муур одоо тижээвэр амтан гэдэг бол эднээсийн хувьд бол хөгжингөө орнуудын хувьд бол мэдээж монголчуудын адил гэснээр тийм байдаг. Гэхдээ ерөөхдөө эднээсийн хувьд бол бүр илүү яг үнэхээр хүүхдэн юм шиг гэр бүлийн яг нэг бүрэн эрхт гişүү юм шиг те. Гэтэл энд бол яг хэрэглэн шал ондоо. Тэгээд хамгийн багадаа 7 хоногт $100 зарцуулдаг ч гэдэг юм уу те. Одоо эднүсийн хэрэглээ чинь бол ерөөсөө айгүй өндөр шүү дээ. Тэгээд ийм нохоонууд одоо зориулсан одоо бүтээгдэхүүн гэдэг хэлж бас болж байгаа. Яагаад тэгэхээр бид нар бүтээгдэхүүн энд 1 кг-ыг ч бид нар одоо зарж үзээгүй. Бүх бүтээгдэхүүнээ бид нар экспортод явуулж ирсэн. Тухайн үед 2016 онд Монгол улс маань Япон улстай тий эдийн засгийн хөгжлөл хийжсэн. Тэгэхээр чинь энэ бол маш том боломж тий. Эргээд яг Япон улсад бол импортлох зөндөө олон бүтээгдэхүүн байдаг. Гэтэл Монголоосоо эргээд экспортод гаргахаар одоо цөөхөн л тооны бүтээгдэхүүн байгаад тий. Хамгийн дээдэлтэй хэр хэмжээний бүтээгдэхүүн бас экспортлж байв. Яаж энэ хүү түншлэлийг бас ашиглаж чадсан бэ? Тий энэ дээр одоо эдийн засгийн төвшлийн хилцээр батлагдаад удаагүй байсан. Тэгээ бид бас харилцагч компанитайгаа холбоо тогтоогоод ингээд хэмжээгээ ярилцаад ингээд явж явахцаа турштай. Одоо энэ эдийн засгийн төвшлийн хилцээр хоёр талаасаа судалж агаад энэ бол ийм боломжийн гарц байна гэд тэгээд одоо энэ dog food буюу одоо dogч юм байна. Одоо татваргүйгээр Японд нэвтрэх боломж бүрдсэн. Тий энэ бол ер нь татваргүй. Тийм татваргүй гэхэлэр чинь худалдаа өгч надалдаач бас бидний хувьд бас өрсөлдөх чадвар. Давуу тал. Тий айгүй том давуу талууд үүсэж байгаа. Худалдаа өгч маань бол магадгүй бусад компаниудаас илүү хямдхан бүтээгдэхүүн оруулж ирээд илүү чанартай бөгөөд хямдхан бүтээгдэхүүн оруулж ирэх. Догийн маань гэдэг чинь одоо зах зээл дээрх 3 дахь том. Тий энэ чинь бол том тоглогч байсан. Том партнер. Тэгээд энэ компани маань бол ингээд хоёр талаас бол маш ашигтай сайхан хилцэл болж чадсан. Тэгээ ингээд бид нар экспортын ажлыг эхлүүлээд бид нар яг эд оргил үедээ бол жилдээ 30 орчим тонн 2.5 контейнер бүтээгдэхүүн бид нар Япон руу экспортлж байсан. Сүүсөө бүтээгдэхүүн гэж бодоод үзэхэд үнэхээр гайхалтай амжилт санагдаж байна л да. Тий. Тэгээд энэ үед бол бид нараас үнэхээр гоё бахархалтай гоё байсан. За мэдээж энэ үе бол яг бидний бас яг тэр
2.5 контейнер бүтээгдэхүүн гаргаж ирсэн үе маань бас бидний хувьд бол бас нэлээд бас оргил жилүүдийн нэг байсан бас гоё туршлага байсан бидний хувьд бол. За тэр амжилтанд хөтлсөн хүүхц юу байсан бэ те? Аха. Яг хоо янз бүрийн сайн муу олон хөвгстэй тарлаа. Тэгээ хамгийн түрүүнд ер нь бол хамтрагч гэдэг бол ерөөсөө би бол бизнест хамгийн чухал гэж одоо би хэлмээр байна. Мэдээж үнэхээр гоёс нь байж болно те. Үнэхээр ашигтай бизнес байж болно. Гэхдээ хүн хамтрагчаа буруу сонгосон тохиолдолд те гэдэг би зүйлийг бол яг хоо нэрөөс ямар нэг юмгүйгээр зүгээр хэлчихээ. Мэдээж би буруу муу хамтрагчтай байж үтсэн те. Одоо энэ хүүхд сайн муу гэдэг шиг. Би буцаагаад маш сайн ямыг ойлгож чаддаг. Үнэхээр мундаг бизнесмен хамтрагчтай байгаа. Энэ хүн маань бол бас би асар их зүйлийг сурж байгаа. Цаашдаа ч их зүйл сурах тийм хүн байгаа. Олон челленжүүд гарсан. За тэгэхээр энэ асуултаас сургаад яагаад заавал одоо нохой хоолны зах зээлээс бяцлаг руу одоо ингээ альтраад орчив те. Аха. Бяцлаг одоо илүү л нарийн технологи руу орж ийна л. Тий. Яа заавал бяцлаг гэж. Тий. За ерөөхдөө бол хэд хэдэн шалтгаан байна л та. За түрүү ярьжсэн эдийн засгийн түншлэлийн хэлцээр гэдэг те. За энэ бол тухайд бол манай улс байгуулсан ер нь бол өрсөлдөгч улсуудаас илүү хямдхан бүтээгдэхүүн бид нар нийлүүлж чадчихсан бол тэр чинь өлөө 20 онд илүү Япон, Непал хоёрын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулагдсан. За энэ нэгдүгээр шалтгаан. За энэ яагаад энэ бас нөлөөлж байна гэхээр Непал буюу энэ улс маань энэ одоо догч юу гэдэг бидний мөлдөрлөд байсан бүтээгдэхүүнийг дэлхийд танилцуулсан анхдагч улс. За тэгээд энэ улс маань бол сүүн одоо бидний авч байгаа үннээс арай бага үнээр авдаг. Литр сүүний үн. За дээрэс нь ажлах хүч бол биднээс за би яг үнэхээр хувийг мартчихэж гэхдээ бараг 60 орчим хувийн хямд ажиллах хүчтэй. Тэгэхээр тэгээд татваргүй гэхлээр энэ бүтээгдэхүүнтэй бол яг одоо зах зээл дээр бол шууд өрсөлдөхөд бол нэлээд хүндрэл үүссэн. За хоёр дахь асуудал бол манай түүхийд бол асар үнэтэй. Одоо дээрэс нь үн яагаад өсдөг хэд хэдэн шалтгаан байна. За бид нар бол цаг уурын эрсдлийг бид нар хязгаарч нөлөөлж тооцоолж чадхааргүй эрсдлэдэг. Жишээлбэл 22 оны 100 орсон биш ээ 21 оны 100 орсон их цас 100 орсон. 21 оны хавар яг 4 сарын сүүлээр орсон 5 сарын ихээр байдаг лөө дээ. Айгүйх цас орсон. Тэр өглөөс ирэхэд айлууд гэрээсээ гарч чадахгүй байх төвшөнд өвлжөөний дотор гэрээсээ гарч чадахгүй халгаа онгойлгож чадахгүй төвшөнд нэгэн шөнийн дотор асар их цас орсон. Тэр заснаар ихэд нийт төрдсөн байсан нийт төл одоо тугалнууд маань бүгд байхгүй болсон тийм асар их олон хээлтэй өхрүүд хээл хайсан гэдэг ч юм уу. Тэр жилийн сүүний нөөц бараг 50-60% байхгүй болсон. Тэнгүүт буцаагаад сүү худалдан авдаг өрсөлдөгчнөр нэмэгдэнгүүт түүхийдийн эрэлт өсөж байгаа өрсөлдөгч нэмэгдэнэ гэдэг нь хүмүүс одоо айлуудаас сүү авахын тулд үнээрээ ингээд өрсөлдөх юм уу тийм. За би өнөөдөр 1000 төгрөгөөр сүү авъя гэж хэлсэн. Хажуудах хүн маань за тэгвэл би 1100-аар авчи, 1200-аар авчи, 1500-аар авчи, 2000-аар авчи. Ингээ ерөөсөө хоорондоо үнээр өрсөлдөг жоохон түүхийдийн эрэлт ихтэй нийлүүлэлт бага гэдэг ч юм уу. Ингээд түүхийдийн маань асар хурдан 2 жилийн дотор бараг худалчгүй 3 дахин. Одоо жишээлбэл манай бизнесүүд ярьдаг те одоо за түүхийдийн энэ жил 10% өсчлөө ч гэдэг юм уу те энэ бол бизнест асуудал үүсгэлээ гэж ярьдаг бол манай салбарын хувьд бол ялангуяа яг нүүдлийн мал аж ахуй дээр суурж ажиллаж байгаа бидний хувьд бол түүхийдийн үнийн өсөлтийг бол бид нар бараг барих тооцоолох боломжгүйгээр 2-3 дахин өснө гэдэг бол за энэ нэг шалтгаан. За ерөөхдөө энэ хоёр том шалтгааныг гээд ойлгож болно. Мэдээж дагалдах жижиг шалтгаанууд би олон шалтгаанууд бий л дээ. Тэгээд одоо болохоор буцаагаад энэ бяцлаг гэдэг юм талаар хэдүүлээ. Ярилцъя. За бяцлаг бол өөрөө яг одоо манай догч чивээс зах зээлийн хувьд зах зээл дээр зарж байгаа үний хувьд бол илүү өндөр үнэтэй байна. Дээрээс нь за мэдээж бас нэг дотоод амбиц байна те. Энэ амбиц байна юу гэхээр одоо Монголоос сарлын сүгээр хийсэн дахин давтагдчихгүй те маш өндөр амт чанартай
нүүдэлчин соёлоо шингээсэн энэ гоё бүтээгдэхүүнийг бид нар дэлхийн зах зээлд, Америкийн зах зээлд экспортлох гэсэн энэ гоё хүсэл маань бас нөлөөлсөн. Тэгээд одоо би гэр бүлээрээ Америкт байгаа. Тэгээд одоо энэ бэлтгийг би одоо өөрийнхөө гараар үйлдвэрлэсэн. За энэ бэлтгийг үйлдвэрлэхдээ би бол Live Iran Goat Dairy гэдэг Америкийн Нью-Йорк мужийн одоо бас artisan cheese үйлдвэрлэгч. За тэгээд ер нь бол домогт гэж бараг хийж болохоор Legendary team компанид ажиллаад сураад энэ бэлтгүүдийг яг өөрийнхөө гараар деталь бүрээр нь одоо яг суралцж байгаа. Тэгэхээр одоо Dog Chief-ээс үүссэн тэр хөгцнүүд яваандаа бүр илүү урлагийн хэмжээнд бүтээгдэхүүн лөө одоо ингээд ургуулсаад хөтлөөд явж байгаа юм шүү дээ. Түрүү ярьж штэ artisan cheese гэдээ ярьж байна. Тэгэхээр яг энэ cheese artisan cheese бөгөөд зүгээр cheese гэж ялгаа байгаад байна уу? Яг хөө зүгээр энэ бяцлагийг би жишээлбэл дотор нь зүгээр яг хидэд хуваажмаар санагдаад байгаа байхгүй. Бяцлаг төсд бүтээгдэхүүнтэй одоо энэ жишээлбэл яг нэг үлгэхэд одоо сая одоо хүртэл баг монголчууд идчихэл байгаа. Маш хямдхан үнэтэй. За тэгээд дээрэс нь аналог бяцлаг. Тий, аналог бяцлагч гэж бас ярьдаг. За та гэд маань нөгөө манай Cheese Republic-ийн инхээ ахын подкаст яриануудыг сонсч байсан бол тэн дээр нэлээд гүнзгий тайлбарласан байгаа. За тэгээд дараа нь одоо үйлдвэрлэлийн бяцлаг буюу одоо үйлдвэрт масс хэмжээтэй хийж байгаа тийм. Асар гэсэн одоо жишээлбэл өдөрт 400-500 тонн сүв өдөрт боловсруулж байгаа тийм үйлдвэрүүд байгаа. Энэ бол одоо Danone ч гэдэг юм уу одоо дэлхийн асар том бяцлаг үйлдвэрлэгч нар байна, сүүсэн бүтээгдэхүүний компаниуд маань байна. За гуравт нь бол handmade буюу artisan cheese одоо монголчлол одоо урлаглаг бяцлаг гэх юм байна тийм. Ийм artisan cheese төрлийн бяцлагууд байгаа. Яг ингээд бяцлагаа хийж авах явцад төрдөг мэдрэмж юу вэ? Одоо чи яг хэлж штэ урлаглаг гэдээ тодорхойлж байгаа учраас тэнд бас мэдрэмж одоо юу гэдгийг тэр сэтгэлийг бас шингээж хийдэг гэж ойлгогдож байна л. Тий. За миний хувьд одоо ингээд би яг өдөр болгон одоо шинэ зүйлтэй тулгарч байна те. Одоо би энэ одоо жишээлбэл энэ Cayuga Blue гэдэг энэ бяцлагийг би жишээлбэл 7 хоногт 1-2 удаа тогтмол хийж байгаа. Одоо жил арай хөрөг хийж байгаа. Гэтэл би өдөр болгон ямар нэгэн жижиг юм зүйл сурж байгаа тий. За тэгээд бяцлаг хийхэд яг нэг тийм хүн ингээд нэг тийм гэртээ байгаа юм шиг мэдрэмж жишээлбэл миний хувьд өөр төрдөг байхгүй юу? Яг тэр үйлдвэр өрөөнд би байж байхдаа нэг гэртээ байгаа юм шиг тий ингээд нэг бөөдөн дээрээ суугаад үзэж байгаа юм шиг мэдрэмж одоо ямар гоё юм. Бяцлаг хийж байхад надад байнга төрдөг. Тэгээд ингээд сүү орж ирж байгаа тэр сүүний үнэрч гэдэг юм уу те одоо cheese bat буюу одоо бяцлагны тоогоороо ингээд сүүгээ юулж явах үнэр эдэм хийсний дараах нэг тийм үнэрч гэдэг юм уу гэдэг хүмүүс орж ирээд нэг ялахгүй л ахалтай. Гэхдээ яг нөгөө тухай бүрд нь ингээд надад нэг тийм үнэр те мэдрэмж юмнууд нь ингээд дандаа ингээд төрж идэг. Тэгээ одоо эдмээ шахаад ингээд хутгаад шахаж мэдрэмж ч юм уу эдмээ зүсж яхад тэр нэг юм хутганы ирээр гарч байгаа тийм куб төрснүүд ч юм уу те нэг энэ бүхэн ингээд надад ингээд өөрөө дандаа мэдэрдэг. За тэгээд одоо ирж байгаа сүү болгон дээр жишээлбэл ингээд тэр хүмүүсний бас нэг анзаарахгүй л ахaltaа. Би одоо жишээлбэл ерөөхдөө ингээд үнэр ингээд нэг байгаа байдлаас нь л би жишээлбэл одоо заа нэг тэр хэмжээний утцсан сүү, тийм хэмжээний сүү. За тэгэхээр би тэр энэ сүүндээ зориулаад ийм хэмжээний одоо жишээлбэл температурын жоохон жижиг ялгаа гаргах ч гэдэг юм уу. Энийг ингээд нэг өөрөө яг энэний цаана яг урлаглаг гэдэг. Тийм энэ болгоныг би нэг өөрөө одоо мэдэрч сурж эхэлж байна л да. Яг хоо нөгөө сүүний 10 жилийн туршлага байгаа ч гэсэн энэ бяцлагын дээр одоо ингээд нэг өдөр болгон шин зүйлийг сурч байна. Энд чинь бол бас тэгээ нэг ном уншаад заавар дагаад хийдэг юм ерөөсөө биш юм байна гэдгийг одоо илүү гүнзгий ойлгож байгаа. За яг Америкт ирэхээс өмнө за бяцлаг үйлдвэрлэн, бяцлаг хийн гэж нэг төсөөлөл байгаа тийм. Ирээд яг тэрийг хийхэд ямар ялгаа байсан бэ? Одоо юм төсөөтэй юмнууд байсан уу? Эсвэл бүр шаал ондоо зүйл байсан уу? Яг нөгөө бид нар чи одоо сүүний зах зээл дээр одоо сүүсүн бүтээгдэхүүний зах зээл дээр 10-аад жил ажилласан учраас тодорхой хэмжээний бас мэдээл ерөөхдөө нэг тийм мэдрэмж за жоохон гэрээ нүүлгсэн гэдэг юм уу. Юун дээр
Монголд бид нар жишээлбэл үйлдвэртөрөө би яг тэр авдаг байсан мэдрэмжэнд дүрээд бас давхар авчил байгаа. Яг мэдээж яг илүү жоохон технологийн тий одоо нэг үйл цэвэрлэгээний технологи дээр хүртэл бид нар асарх зул сурж байгаа. Нэг тийм надад тэгээс санагдаад байдаг байхгүй. Одоо бяцлаг хийх ажлын нийт ажлын за 70% нь цэвэрлэгээг ойлгож болно. Заяа. Ер нь бол ингээл угаагаал арчаал цэвэрлээл, угаагаал арчаал цэвэрлээл. Энэ бол ерөөсөө нийт ажлын 70%. Нэг хүмүүс харахад бол ингээл нэх гоё ингээл нэг эдэм зүсээл те. Ингээл эдмээ хотгаал те. Ага сүгөө ингэж хөөрүүлж үзээж гэдэг юм уу. Тэр бол ерөөсөө ингээ нөгөө нэг зөвхөн нөгөө хүмүүст ил харагдах хэсэг нь яг бодиттой ингээ ард нь бол ингээл 70-аас 80% нь бараг л тэр чигтээ угаалгаж цэвэрлэгээ. Угаах дургу хүн болол бяцлаг урлаач болж чадахгүй л гэсэн үг. Би амар дургу шүү дээ. Гэтэ яг нөгөө дуртай юм болохоор дургу байсан ч хийчдэг юм байлээ. Тийм байна тий. Эндээс ургуулад яг хөө ингэдэг штэ нэг манайханд нэг юм ойлголт өгдөгтэй олон улсын хасаап одоо ингээл стандартыг хэрэгжүүлнэ. Ингээл тэгэхээр айгүй ингээл биднээс хол юм шиг санагддаг. Гэтэл яг магадгүй одоо өдөр тутамд хэрэгжүүлж байгаа тэр их 70-80% угаалгах чинь тэр одоо стандартууд тэрний ард нуугдчихэд юм болоо гэж бас ойлгогдчихэв. Энийг бас инженеэр хүмүүст тайлбарлал. Ер нь жишээлбэл за одоо бидний үеийн ажиллаж байгаа үйлдвэр маань болохоор Америкийн нэгдсэн улсын стандарт нөгөө GMP гэдэг шүү дээ. GMP-г авцсан. Тэрнийгээ бүр ингээд яг ягштал биелүүлдэг компани. Мэдээж асар их бичиг цаас байгаа тийм. Гэхдээ энийг бол ер нь хүн гэж өрөөсөө хүлээж авах хэрэггүй тийм. Энэ бол ерөөсөө нөгөө зөвхөн дадал зуршил тогтоох. Яг энэ зөв юмыг айгүй хялбараар ойлгоод хялбараар дадал зуршил тогтоож чадах юм бол энэ бол нэг тийм хүнд юм гэж ерөөсөө манайхаа ойлгож хэрэггүй ерөөсөө бид нар хийх ёстой заавал хийх ёстой тийм. Тийм учраас энийг яаж илүү хялбар бөгөөд ухаалаг байдлаар шийдэх үуч гэдэг юм уу. Тэр талаас нь харж ажиллавал би бол одоо энд иржснээс хойш за яг нэг үгэлэхэд бол Монголд тогтоо ISO хасаап гэдэг ч юм уу тийм олон улсын Европын холбооны стандартуудыг тэрийг харж байхад бол айгүй хүн санагдаад байдаг ус. Одоо бол буцаад бодоод үзэхэд бол энгийн зүйл. Тийм маш энгийн зүйлийг ер нь бол тийм бичүүгээр баримтжуулах л асуудал байгаа. Гэтэ энийг бол хэтэрхий энгийн ингээд суул өргөж болохгүй юм мэдээж нарийн детальтай хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бол нэг тийм хүн гэж ойлгохгүй бид нар хийх ёстой, чадах ёстой хялбархан зүйл тий хандлага айгүй зөв болгож чадах юм бол тий. Ямар нэг зүйлийг одоо хэцүү гэж харах юм бол хэцүү санагдана. Амархан бид нар энийг хийж чадна гэвэл илүү амархан бол. Тэр хандлагын тухай ойлголтын асуудал байна тий. Яг зөв тий. Ингээ сая хандлага гэдээ ярьж байна тий. Яг тэр нөгөө юмыг хэцүү гэж харуул хэцүү санагдана. Амархан энэ олон улсын стандартыг хэрэгжүүлж чаднаа л гэвэл хэрэгжүүлж чаднаа. Тэгээ магадгүй экспорт хийж чаднаа л гэвэл хийж чадах тэр хандлагыг харж байна. Тэгэхээр өөрийнхөө бүтээх одоо баг хамт олондоо одоо байгаа баг хамт олондоо ер нь тэр хандлагыг яаж бүрдүүлж байна. Одоо нэг ингээл менежмент гэл айгүй сүртэй онол ярихаасаа илүү яаж тэр одоо багийн уур амьсгалыг бас гоё авч явах. Тэр хандлагыг бүрдүүлж исэн өөрөө ч юм туршлагууд бас юу байна. Ерөнхийдөө энэ за би ингэж бодож байгаа байхгүй. Айгуу гоё хурц асуултууд орж ирж байна. Мэдээж яг уу ер нь баг хамт олон гэдэг бол ингээ нөгөө эерэг хандлагатай те биеиндээ туслах сэтгэлтэй. За мэдээж ажил үргээ хуваарлж гэдэг юм уу компани үндсэн бичиг баримтын дагуу хийх ёстой үүргүүдээ хуваарлаад ингээд бүх юмудаа тодорхой болгоо явдаг. Гэхдээ биш уучлаарай. Ер нь бол үүн дээрээ нэмээд яг ингээд нөгөө зөв хандлага тэгээ биеиндээ туслах сэтгэлч гэдэг юм уу энийг илүү нөгөө бий болгох. Дээрээс нь ингээд нэг тийм дулаан уур амьсгалыг заавал бий болгож хийж ингэж нөгөө баг хамт бол илүү их тийм дотн дулаан одоо биеийн хадлуу ажиллаж чаддаг илүү баг болдог ер нь. Энийг илүү жоохон дэлгэрүүлээд асуувал зөвхөн ерөнхий хандлага гэж ярихаасаа илүү яг өдөр тутам жишээлбэл ямар үйлдэлээр тэр хандлага илэрх юм бэ? Дулаан уур амьсгалтай гэдэг юу бүрдүүлэх юм бэ? Жишээлбэл за би энд жишээ авъя. Америкаас жишээ авъя. Одоо яг миний ажиллаж байгаа үйлдвэр дээр за яг муулаагүй шүү. Үнэхээр мундаг гоё үйлдвэрт ажиллаж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол энд ажиллаж байгаа хүмүүсийн хандлага бол юм байдаг. За шууд ажил дууслаа. Тэ одоо өөрийнх нь хариуцж байгаа ямар нэгэн ажил дууслаа гэхэд тэнд нэг хүн хоёр хүн ингээд ажил ихтэй байлаа гэхэд шууд ингээд өөрийнхөө ажлыг дуусгаад гараа авчдаг тэ. Энэ бол надад
яг хуу энэ улсын тогтсон соёл те энэ бол ерөөсөө олон 100 жил болоод энэ нөгөө капиталист системийн ч гэдэг юм уу те нэг тогтсон соёл байгаа тань л та. Яг бидний хувьд бол одоо манай компани одоо өнөөдөр хүртэл ингэж явж ирсэн те одоо яг юу вэ гэхээр бүгдээр ингээд ажиллаа дуусгаад бүх цэвэрлэгээ дуусгаад яг баг хамтолгоороо гарч ирдэг. За энэ бол яг мэдээж одоо жишээлбэл одоо барууны жигт бол нөгөө хөв хүн рүү чиглэсэн Азийн чиглэл рүү бол жишээлбэл нөгөө баг хамт олонны соёл руу чиглэсэн иймэрхүү гэдэг нөгөө соёлын бас ялгаа байгаа. Тэгэхээр одоо манай компани бол жишээлбэл илүү Азийн компани те дээрээс нь яг одоо бидний нэгдсэн зорилго нийлүүлнэ гэж бодож байгаа. Тэр зорилго маань энэ бүтээгдэхүүнийг сарлагийн сүгээр хийгээд дэлхийн зах зээлд, Америкийн зах зээлд бид нар гаргаж чадна тий. Гаргах ёстой. Тэр жижигхэн үйлдэлийг хамтдаа хийх. Үн цэнтэй байна. Энэ бол жишээлбэл зөвхөн компани магадгүй тухайн үйлдвэр дотор ажиллаж байгаа хэдхэн хүн биш. Энийг биднэрт нийлүүлж байгаа сүүгийн мэн зөөж өгж байгаа жолооч нар тий. Биднэрт сүүгээ нийлүүлж байгаа малчид ерөөсөө энэ бүхний төлөө ингээд бүгдээр яг нэг баг хамт олон нэг баг болж иж яг энийг бид нар хийж чадах байхгүй. Түүнээс одоо за малчт маань жишээлбэл за тэр дотор маань мэдээж олон дотор сайн муу хүн байдаг. Магадгүй нэг хүн маань ус ч юм уу те. Нэг хүн маань магадгүй гашлах байгаа сүү бид нарт өгч уулаад тэрнийг хийгээд тэр сүгээр бяцлаг хийгээ те. Тэгээд бид нар тим сүгээр хийсэн бяцлагаар бид нар дэлхийн зах зээл гаргаж бол байхгүй те. Тэгэхээр одоо бидний хийж байгаа үйлдвэрлэлийн процесс деталь бүр үнэхээр маш сайн байх. Одоо жишээлбэл малчтаасаа сүүнээсээ тэ бидний үйлдвэр доторх дэг журам стандарт тэ технологийн нарийн гормууд одоо бүх юмыг бол бид нар үнэхээр яг одоо дэлхийн энэ компани хэрэгжүүлж байгаа тэ энэ нарийн стандартуудыг бид нэр дотоодоо хэрэгжүүлнэ. Гэхдээ энийг бид нар хүнд гэж ойлгож болохгүй тий. Нөгөө буцаад ярианд ороход бол ёо энэ чи ямар амар юм бэ биш. Энэ бол угаасаа л хийх ёстой юм тий. Энийг бол бид нар хийх ёстой. Энийг ойлгох ёстой. Ойлгоод авчи, хийчи. Яг ийм хандлагаар бид нар ажиллаж чадвал бас болохгүй юм байхгүй л гэж би бодож байна. За одоо яг ярьж штэ тий ингээд эхнээсээ ахуулаад value chain-ийн эхний цэг дээрээс ахуулаад эцсийн цэг хүртэлх энд оролцож байгаа бүх хүмүүсийг баг хамт олсон гэж харах. Энэ бас эргээд нөгөө нэгдсэн ойлголттой. Монголд одоо бизнес эрхлэхэд бас нэг тийм асуудал байдаг штэ. Яг өрсөлдөгч гэж би нэгэ хардаг. Эргээд тэр нь одоо нэг юм хөгжих шат болдог ч гэсэн бас яг л нөгөө тэр нэг өнцгөөсөө нөгөө өнцөг хүртлээ хамт баг хамт олон болж чадвал бид нэг Монгол гэсэн нэр дор экспортоо гаргах гэдэг ч юм уу тий. Тийм байгаа даа. За тэгэхээр өдийг хүртлэх хийжсэн одоо экспортын бизнес дээр ямар гоё бүр нөлөөнүүдийг бас авчирч ив те. Ямар өөрчлөлтүүд бас авчирсан. Яг одоо өнөөдрийн хүртэл бид нар үйл ажиллагаа явуулахдаа манай компани бол их том компани шүү дээ. Гэхдээ бас бид нар үйл ажиллагаа явуулж байгаа бүс орон нутаг малчидаа магадгүй улсдаа багч гэсэн хэмжээний доллар оруулдаг ч гэх юм уу те. Ийм өчнөө бол юмнууд байна. За тэгээ эндээс би нэг дуртаад за нэг манад сүү өгдөг байсан нэг гэр бүлийн жишээг яриа гэж бодлоо л да. Тэгээд за тэр айл бол 3 оюутан тайлбарсан. За тэгээд 2 охин 1 хүүтэй. За тэгээд тэр айл маань манад яг 103 сарын хугацаанд яг оюутнууд нь 100 хичээл амарлаа хамгийн түрүүнд нутагтаа ярьдаг. Тэгээд зунжингаа өхрөөс сагаад яг өглөө орой бүтэн сагаад бид нарт сүүгээ тушаагаад гэхдээ жоохон сүү өөрсдөө авчулдаг тэрүүгээрээс сагаадаг гэдэг. Тийм за өөрсдийнхөө яг одоо сургалтын төлбөр те одоо хичээлийн хэрэгслийн юугаа одоо хичээлийн хэрэгслээ ингээ бүтэн хангаад ингээ явчихдаг жишээ нэ. Энэ аль өмнө жишээлбэл тийм жишээ байгаагүй шүү дээ тийм. Энэ аль жишээлбэл одоо өөрсдөө над ярьжсэн байхгүй. Яг одоо нэг оюутан тэгэхэд за буруuснаг бол 3 өхөр ч юм уу те. Яг намар хичээлдээ явахт нь ингээд гаргаад махын зараа те ингээд явдаг байсан бол бид нар одоо 100 зөвхөн сүүгээрээ бид нар ингээд сургалтын төлбөрийг хийж байна те. Энэ бол биднэрт бол маш нэмэртэй байгаа. Үнэхээр гоё танартаа баярлалаа гэж хэлжсэн. Энэ жишээлбэл нэг жишээ. Энэ бол биднэрт сүүгч байгаа айл болгонд л бас яг иймэрхүү хэмжээний яг ингээд нөлөөнүүд бол байсан байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бид нар яг сарлагын нутаг буюу одоо Архангар угаа төвлөрөхөөс өмнө бид нар Сэлэнгэд 2 жил ажиллаж байсан.
Тэр 2 жил ажиллаж байгаа хугацаанд Сэлэнгийн шүрэнгийн голд бид нар тэнд 360 орчим айл өрх нутгалдаг тийм нутаг байсан юм. За тэгээд тэр нутаг маань ямар ч утасны сүлжээ байхгүй. За тэгээд ер нь бол найдвартай нэлээ өндөр уулын оргил руу гарч иж ярих шаардлагатай болцоор байдаг. Эсвэл даваад авч уулынхаа нөгөө тал дээр гарч иж уцаар байдаг. Тийм газар байсан. Бид нар мэдээж бид нэр G-Mobile руу хөсөлдөг байна. G-Mobile маань харилцаа холбооны зохицуулах газар руу дамжуулж өгөөд тэгээд ингээд орон нутгийн удирдлагууд ингээд бид нэр хүсэл гаргаад та нар энэ шиг ингээд харилцаа холбооны зохицуулах оролоо ахаа давхар хөсөл өгөөч гэдэг ингээд орон нутгийн үе шаш шатны удирдлагууд аймгийн цаг дараа хүртэлх удирдлагууд маань бүгдээрээ ингээд дамжуулж алдан бичиг өгөөд бид нар ингээд олон талаас нь нийлж агаад тэр нутгийг бид нар яг манай санаачлагаар мэдээж бид нар мөнгөний гаргаагүй гэтэл бид нар бас тэр хүмүүст бас нэг туслахыг дэмжиж те жоохон ч гэсэн амьдралд нэмэртэй байвал гэж бодоод тийм ажил хийж исэн. Яг гоо энэ маань хэлэх гээд байгаа гол санаа маань бид нар ийм жижигхэн ч гэсэн бас ингээд тодорхой хэмжээнд нутаг орон нутагт дэмжлэг болж импакт авч жижигхэн ч гэсэн импакт авчирч чадж байгаа учраас бус компаниуд маань ч гэсэндээ илүү энэ тал дээр бас давхар анхаараасай. За түрүү одоо дурдчихсан хамгийн том алдаанаас авсан сургамж сургамж бол би түрүү ярьжсэн одоо хамтрагч бол айгуу чухал байдаг тийм. Тэгээд зөв хамтрагчаа сонгох хэрэгтэй байна. За ер нь мэдээж ямар ч хүнтэй хамтарч ажиллаж болно тийм. Энэ бол би тухайн үеийн бизнесээс бас магадгүй нөхцөл байдлаас шалтгаалаад ондоол байх. Гэхдээ хамгийн чухал юм бол миний ойлгож авснаар бол ямар нэгэн ажил хийж байгаа бол заавал гэрээтэй байх хэрэгтэй. Дүрмээ маш сайн тогтоосон байх хэрэгтэй. Хичнээн мундаг найзуудч байсан маш сайн дүрм гэрээ цаас тий маш сайн юмнуудаа тохирчоож ажиллаа явуулах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө бүр number 1 rule юм шиг санагдаж байна. Манай монголчууд одоо ингээ хараад байхад нэгэндээ гэрээ хэлгүүгээр мөнгө зээлсэн л гин бизнес эрхэлж ядл нэгээ тэгчлээ л гин тий. Ер нь бол энэ бүгдийн хамгийн том үндсээр бол надад л гэрээ тий дүрм энэ бүх юмудаа маш тодорхой болгож орох энэ хэсэг юм шиг санагдаж байна да. За ингээд маш олон сэдвүүдийг хамтдаа ярилцсанд баярлалаа. Тэгээд олон хөгжнүүдийн талаар бас хуваалцсанд баярлалаа. Тэр хөгжнүүд бас цаашдаа аягүй гоё амжилтыг ургуул болтугай. Тэгээд алдаанаас айх биш алдаанаас суралцдаг байя гэдэг нэвтрүүлэг. Энэ бэлэг шиг маш гоё. Тий. Онцгой ховор бяцлаг шиг хөгж сургуулгалт. Cheers. Маш гоё амттай. Хөгж жишээлбэл зөв ашиглах юм бол ийм амттай бас бяцлаг болж болдог байх нь шүү дээ. Вау. Үнэхээр гоё даа. Амттай санагдаж байна. Нэр сониос энэ бяцлагийг би өөрөө гараарай гэж байгаа. Бас тийм манай хань ус хэлж байгаа. Тийм. Тэр нэ хажууд нь гэж сууж байгаа тийм. Бас нэвтрүүлэг гээд зориглоод хийж байгаа.